дээр нөгөө нууц авсан юм байна. Байна шүү дээ. Ингээд бүтээж чадна шүү дээ. Нэр юу? Нэр багасаа би одоо ингэ хийж чадах харж байгаа юм байна. Тийм үү? Тийм. За. Сайн хөлбөө шүк айцуурчээ. Хүмүүсийн сонин сагантай танилцаж уулзуулдаг сайн уу нэвтрүүлэг маань Дорнод Политехник коллеж дээр хүрэлцэн ирсэн байна. За бүгдээрээ шишээ даргын ойрын сонин сахан бас авьяасыг үзэхээр бүгдээрээ татгаш орцгоё. Сайн уу? За, шинэ оны минь. Шинэ оны тэргээ. За сайн явж байна. Сайн явж байна. Одоо уулзаагүй. Харин тий. Дүүн одоо нутагтаа ирэхээр үе таньдаг хүмүүсээр орж сонин сайхан мэдээж явдаг жоохон зуршилтай болж байгаа. Чаа гитар төдөд ороод хэмжиж явдаг. Тэгээ шинэ ажилтаа болсон байна. Бас дуулах бас сонин сайхан зүйл байгаа байлгүй гэж бодоод. Энэ манай сургуулийн номын сан. Тийм. Англи сууд орж дахиад номын сан суун. Тэгээ айгүй ядарна штэ. Тэгэхээр би ингээд амар хорчин байгуулсан байхгүй юу? Номыг заавал сууж унших юм. Хэвтээд унших хэрэгтэй. Тийм байх тий. Уншиж байгаад унтаж болно штэ. За. Тэн сууд нөгөө одоо хүүхдүүд хичээлээ хийж шууд нөгөө хэвлээд юм хэвлж аваад гарна. Тэгээд номын сангууд одоо зөвхөн ингээд нөгөө хэзээ ширээ тавиад уншаад байх хэрэгтэй биш ингээд одоо юм орчин. Энэ бас гоё шинжилт байна шүү. Нэр ер нь юм жоохон энгийн рүү болох тусмаа хүмүүс тэгээ ингээд ойлгомжтой ингээд. Нэг төрөө төгтөд унтдаг штэ. Яг одоо хичээд орж явахад орж ирсэн бол одоо тэр нөгөө зөөлөн бод ингээд нэлдэг. За. Хүүхдүүд нүрээ айгүй хэвтэж. Амнаа ихтэй. Манай сургууль мэдээллийн технологиор олон улсын персон хөтөлбөр хэрэгжиж байгаа. За. Сайн байна уу? Манай мэдээллийн технологийн багш болорч юм. Ерөнхийдөө 71 оронд бол мэдээллийн технологийн хөтөлбөр нь бол хэрэгжиж явж байгаа. Энэний нэгийг нь болохоор манай одоо Монгол Улсын мэргэжлийн боловсролд бол татан оруулж ирээд үндсэндээ бол мэргэжлийн боловсролын 7 сургууль дээр бол 23 оноос хойш хэрэгжиж явж байгаа гэсэн. Одоо вебсайт хөгжүүлэгчээр явчих болж байна тий. Програм хөгжүүлэгчээр явж болж байна. Эсвэл дижитал 2D 3D ерөөсөө мэдээллийн технологи бүхэл одоо агуулгын хүрээнд хичээлээ судлаад явж байгаа. Тэгээ одоо энэ одоо чинь ингээл мобайл ап хөгжүүлэлт гэдэг чинь тий. Програмчлал энийг заадаг багш нар энд байгаа гэсэн үг юм уу? Тий одоо тэгээд яг үндсэн багшаар нь үндсэн багшаар нь бол би одоо явж байгаа гэсэн. Манай багшиг одоо олон улсын хөтөлбөр нь байнга одоо сургаж байгаа. За олон улсын хөтөлбөрөөс нь одоо манай хүүхдүүдээс шалгалт авч байгаа. Даалгаврууд нь олон улсын хөтөлбөрөөс ирнэ. За төгсөхдөө диплом манай хүүхдүүд төгсөхдөө одоо Монгол Улсын боловсролын яамнаас диплом авдаг л одоо манай хүүхдүүдийн диплом яамнаас боловсролын яамнаас ч авна. Тэгээ олон улсын дээрээс нь олон улсын хөтөлбөрийн газраас одоо сертификат нэрнэ. Тэгээ энэ олон улсад хөтөн зөвшөөрөгдсөн байна. Одоо ингээд Монгол боловсрол эзэмшээд олон улс зөвшөөрөгддөггүй шүү дээ ер нь. Тийм. Тэгэхээр энэ сертификатыг авснаар энэ хүүхдүүд маань цаашаа энэ одоо 70 даваа тал яг та яг зөв ойлгож байна. Одоо манай энэ төгссөн мэргэжлийн үнэлэх одоо гайнуучны мэргэжлэр төгссөн хүүхэд сонгогчдод энэ үнэлэхээр гайнуучны хийж чаддаггүй байхгүй юу? Манай гайнуучны үнэлэхэд зөвшөөрдөггүй. Тэгвэл манай энэ мэдээллийн технологийн диплом одоо энэ 71 орны засгийн газарт зөвшөөрөгдсөн гэсэн байхгүй юу? Тэрүүгээрээ гол хөтөлбөр нь. Тэгээ төлбөрт энэ хөтөлбөрийг Монгол улс холдож явж байгаа. Манай сургуулиас энэ хөтөлбөрт мөнгө төлж байгаа. Бидний хүүхдийнхээ тоогоор. Бид нар энэ хөтөлбөрийг эзэмшүүлэхийн тулд одоо нэг хүүхдийн сая 200 мянган төгрөгийг бид нар олон улсын хөтөлбөр төлж байгаа. Эрхийн тэгж эрхийн авч байгаа. Тэгээд одоо манай хүүхдүүд энэ зургатаа төлбөргүй шалтгаан. Хүүхдүүд төлгөө төлж байгаа юм. Одоо эхний 1-2 дугаар курс төлбөргүй байсан. Бид туршижээс учраас одоо энэ жил шинээр авсан хүүхдүүдээ бид нэр одоо сая 200 мянгаыг цаашаа төлж байгаа мөртлөө сургууль төлж байгаа мөртлөө хүүхдүүдээс бид нэр 700 мянга төгрөг авч байгаа. Манай одоо 3 дугаар анги нэлээд сайн. Үнэхээр сайн сурч байгаа. Үнэхээр сайн сурч байгаа. Манай 3-ын бол сайн төгссөн. Үнэхээр одоо би яг хайлт чадаад энийг бүгдийг сурсаггүй гэж мэдэхгүй. Гэхдээ миний мэддэг одоо IT-ийн чиглэлээр бол үнэхээр одоо мундаг сурч байгаа. Тэгэхээр энийг болоод би зүгээр одоо нэг зарим одоо шүтээс төгссөн IT-ийн төгссөн хүмүүсийн төвшөнд тэднээс илүү төвшин манай хүмүүс болсон байна. Яагаад зүгээр нөгөө бакалаврч өөр анги явчихдаг ш. Зөвхөн график дизайн мэргэжлийн зарим хүмүүс гэсэн үг шүү дээ. Зөвхөн мэргэжлийн анги гэж байдаг те. Эсвэл програмчлалын анги. Бэс одоо нөгөө бэс төгжүүлэлтийн ингээд тусдаа ингээд төгсдөг ш. Тэгвэл эдгээр чи тийм биш байгаа байхгүй хамгийн гайхалтай. График дизайнераа хүртэл бичиж, мэдээллийн төслөө миний төслөө хэрхэн яаж бичих те. Бизнесээ яаж эхлүүлэх гэл ингээд зүгээр би бүр өөрөө энд ингээд шунаад байгаа мэргэжил бүр өөрөө тий. Энд чи тэгээд яг энд яг хүүхдүүдийг сурах боломж нь бол маш бага зардлаар
нутагт нь бол байгаа. Харин тэгээд аахгүй юу. Тэгээд яг би зөөр уриалахад болоод ингэж уриалах гэдэг аахгүй юу. Заавал тэгээ политехник коллеж ихээр хүүхдүүд ингээл те ер нь бол ойлголт нь буруу явдаг ингээл машина ороод ингээл төгсөөд гарч ич юм уу. Ер нь бол миний судалгаагаар тийм байдаг. Тэгэхээр үгүй штэ те энэ гоё мэрэгжлийг тэнд очиж 4 жил тэр нэг өндөр төлбөр төлсө бакалавр сурахаас энд орж ирээд те мундаг одоо сайн сурдаг те одоо ирээдүйд тийм энэ мэрэгчлээ сурах гэж байгаа хүүхдүүд нь бас орж ирээд манай сургууль сурах нь бол ийм давуу талыг ер нь би одоо аягүй ихтэй байна. Манай мэдээллийн технологи ангид төгсөөд IT-гаар сурахаа явж байгаа хүүхдүүд бол үнэхээр агшин төвшөнд очиж шүү. Өөр сургуулийн 12 дугаарыг төгсөөд IT-гаар сурахаар очиж хүүхдтэй манай эндээс сураад очиж хүүхэд бүр шал өөр болно. Одоо энэ мэдээллийн технологи манай өмнө хэрэглээний програм гэж агтээсэн байхгүй юу? Энээс бол бүр одоо ангашдаг шүү дээ. Тэгэхэд манай хэрэглээний програм төгссөн хүүхэд одоо дахин сурж байгаа. Одоо би төвхтийн шалгаж хийдэг. Тэр одоо захирлын тэтгэлэг яваад одоо 3 дугаар 4 дугаар курстэй явж байна. Тэгэхээр тэр очиод л гайхаж байгаа өөрөө ярьдаг байхгүй 12 дугаар анги хүүхдүүд мэдээлэл зүйлж айгу багцгаар байна шүү дээ. А манай энэ чинь бас 3 жил хэлний програм мэдчихэд очивол шал өөр болдог. Тэгээ очиод шууд багш нь онцолж яваад л шууд багшийн тусалбарууд ингээд явцсан. Тэгээ тэр зүгээр хэлний програм төгсөв гэж. Тэгэхэд одоо мэдээллийн технологи төгсөвд бол ач холбогдол ирдэг. Маш өндөр түвшний хүлээмжшүүлэгдэх сертификатыг авж байгаа хэрнээ төлбөрийн үед одоо хэдэн жил сурч байна? 3 жил. 3 жил 700 мянгаар хэрч үгүй. 2 сая. 100 мянган төгрөг болж штэ. Сургуулиуд 3 сая 600 мянга төлж байгаа шүү дээ. Тий. Одоо сургууль өмнөөс нь хийж. Гэтэл хот руу явж байгаа оюутан ямар их зардлыг явж байгаа байлаа. Тэр чинь зөвхөн сургалтын төлбөр гэхгүй. Маш их хоол, хүнс, говь сумдар тий байр сав гэдэг юмнууд болж байгаа. За ийм лаг боломж бол байгаа юм байна. Харин тэнийг л одоо бас амиртаас түгээгээд нэг тий заавал нэг тийм одоо нэг дундаас доош түвшин гэхгүй мундаг сурдаг тий дээд түвшинд сурж байгаа хүмүүс орж ирээд энэ мэрийгээ сурах. Энэ 3 дахь анги хүүхдүүд тий. Манай 3 дахь анги хүүхд асуу. Чи ямар мэдээ? Намаа Батцэг гэдэг. Би одоо Палд орж ирээд 3 дахь жилдээ энэ ангиар суралцж байна. За. Одоо юу хийгээ сууж байгаа юм? Одоо болохоор би чатбот хийгээ сууж байна. Ер нь бол өөрөө хийж байгаа юм тий. Өөрөө хийж байгаа. Програм бичээд байна тий. Юуны програм бичсэн? Чатботын програм AI. Химэл оюухан гэдэг хичээл 3 дугаар курсээс хойш орж эхэлдэг. Тэгээ энэ хичээл дээр болохоор одоо гадаадаас ирж байгаа шалгалтын хүрээнд биднэрт чатбот хийх даалгавар ирсэн. Тэгээ бид нар өөрсдөө интернетээр судлаа чатботоо хийж байгаа. За энэ манай автомашины талбарын газар. За энийг бас ингэж энийг бас ингэж нэдэн сайн байна уу? Энийг ингэж бас нэдэн шинээр байгуулсан. За. Ингээд одоо автомашины засварчин мэрэгчлээс сурж байгаа хүүхдүүд одоо ингээд нэг танхимд бүх юм аяхаар болж байгаа байхгүй юу? За. Одоо энэ танхимд ороод ингэж ороод энд одоо онлайн хичээл үүснэ. Онлайн танхим. Тэгээд энэ дээрээс тэгээ эндээсээ буугаад одоо эндээс гадаад энэ тал болохоор одоо жинхэнэ нөгөө дадлах хийдэг, засвараа хийдэг. За. Танхим нь одоо энэ. Ер нь ингээд бас нэлээ хийдэг ийм одоо 3 ч танхимыг одоо бидэд орсон токер шүү дээ. За тий. Тэр одоо дээр ангигүй байхгүй юу? Тэрийг бас ангийн одоо дээр нь гарах гээд. За. Тэгээд одоо ийм манайд ийм 3 ч танхим байна. За. Тэгээд танхимуудыг ингээд дээр ангитай гэдэг нь одоо энийг дээр ийм бариад байна гэсэн үг үү? Тий. Энийг гагнаад ингээ хөл гагнаад шат хийгээд тэгээ хондоо энэ бол нөгөө зөвхөн ингээд мэрэгжлийн дадлал хийдэг. Тэгээ онлын танхим нь өөр газар байдаг. Онлын танхим тустай байдаг. Тэгээд өөр газар онлынхаа хичээлийг үзнэ. Наашаа ингээд дадлага хийх гэж ингээд энийг нэг хоосоор гэдсэн баггүй юу? Тэгэхээр анги танхим хүрэлцэв байгаад идэг. Ийм боломж байгаа учраас энэ онлын кабинетуудыг нэгтгэгээд ингээд мэрэгжлийн дадлагын газруудаа ингээд нэгтгэж байгаа. Энийг яасан хүүхдүүд хийж байгаа юм уу? Энийг манай хүүхдүүд хийсэн шүү дээ. Одоо энэ багш нь энэ багшийн удирдлагаар за. Явдаг байх харлаа багш нь чинь. Явдаг үстэй. Одоо явах уу? Аюугүй нөө. Хаан бол одоо бол механик болоо. За. Бензинээр одоо явж байгаа. Тэгээд Тэран ажилладаг болох гэж үзэх гээд байгаа юм тий. Энэ шүд бах хөрөө гэдэг байгуулсан. Одоо энэ байгуулж дуусаагүй нэгэ тогтууд янзлж нэг 3-3 тавьчихсан. Одоо ингээд энэ хан манаар ингээд нөгөө охтуудын хариу цэврээр хэлмэрхүү гэдэг ингээд тийм юм бас ингээд хийх бодолтой байгаа. За. Тэгэхээр хариу цэвэр шүд бах хөрөө ягаад тусны гэхээр нөгөө нойлын өрөөний үүдэнд бол юу бол байгаа шүү дээ. Уурууд. За тий шүү дээ. Яг нойлын өрөөний үүдэнд ингээд хамаа шүдэг байгаа зогсохоор бас ингээд нөгөө нойлын өрөө чинь одоо хичнээн ч одоо сургуулийн нойл бол олон хөлт байдаг. Тэг үнэр танаа юм бас нэгэн тэгээд байнга одоо цэвэрхэн байлгаад иж бас
За. Энийг нөөц шиг байлгүй бид нэр чадахгүй. Нэрээ одоо ингээд нэг ус татгаар чинь янз бүрийн юм тэгж сойз мойз руу ингээд. Тэгэхээр тэнд ингээд шүд гоодох нь одоо зөв биш гэдэг чинь. Тэгээд ингээд шүд гоох хэрэг. Хөгжлийн бэрхшээл тэрний нөөц гэдэг энийг стандарт нэгжиж ер нь хөгжлийн бэрхшээл тэрний нөөц гэж одоо яг юм байх хэрэгтэй гэдэг. Ингээд одоо ингээд төшлөгтэй тэгээ ингээд ууртай. Энийг бас үзүүлээд байгаа нь ер нь хөгжлийн бэрхшээл тэрний нөөцийг ер нь сургуулиуд албан байгууллагууд хийж чаддаггүй л дээ. Нөгөө яг ингээд стандартаар хийж чадахгүй л байгаа даа. Энийг ингээд хөгжлийн бэрхшээл тэрний нөөц гэж ингээд хийсэн. Тэгээд нөөцөө одоо ер нь шинжлэх гээд үзэж байна. Одоо нэг энэ орчны ингээд нөөцийн орчин ер нь араа өөр байгаа. Энэ ингээд энэ бистүүлгээр шилтэй ингээд нөөц явчих юм байна. Тийм. Одоо энэ чинь 74-нд баригдсан барилга шүү дээ. Тэгээд 74 оны одоо нөөцийн стандарт гэдэг чинь бол аюу өөр байхгүй юу? Тийм. Жижиг одоо орчин цагийн нөөцүүд чинь одоо шинээр баригдаж байгаа барилгын нөөцүүд чинь ингээд үүдний өрөө аюу том саруулахын төс болоод байгаа шүү дээ. 74-нд бол тийм байгаа биш үү? Багшийн амралтын өрөө гэж шинээр байгуулсан. Би одоо яг үгүй шинээр байгуулсан гэдэг нь энэ дээр яг одоо 2 сургууль нэгдээд би 23 онд ирсэн одоо 2 жил болж байна. Тэр 2 жилийн хугацаанд хийсэн ажлуудаа за зөв шүү. Яг миний ирээд хийсэн ажлууд чинь. Зөв. За ойлголоо. Өдөр нэг 11:30-аас нэг 20 минутын их завсарлага гарна. Ядрууд унтууд төрцдөг байх гэдэг нэг юм өрөө байгуулсан. Тайп маяас дадлаг тарчаад байна уу? Юу хийж? Дөнгөө гарах гэж байна уу? Бид нэр амарчаад байгаа юм бол. За энэ ширээ санд шинэ харагдаж байгаа. Энэ шинээр Өсчний ангийнхаа одоо томд хөрөмжийг шинжилсэн одоо ингээд тэгээд энэ ширээ энэ самбал чинь үнэтэй. Манай ээж чинь нөгөө дадлагын ажил хийгээд сумдууд руу явдаг байсан. Тийм шүү дээ. Тэгээ би нэг жоохон бахтаа тэгэл дагаал нөгөө ангийнхантай нягдаад бид нар чинь янз бүрийн байшин бариад шавар зуураад дадлагын ажил гэсэн чинь тэр хүүхэд насны яг тэр юу? Тэр үед танаад орж шүү. Тохой лекцийн танхим. За. Нас одоо би ирээд шинээр байгуулсан нэг танхим маань. Одоо ер нь жилд ер нь хичнээн хүүхэд төгсөж яаж юм? Жилдээ нэг 400 гаруй хүүхэд төгсөөд 400 гаруй хүүхэд авдаг. Тэгээд нэг 2 3 дугаар бүртээ 400 үлдээсэх байхгүй. Тэгээд 1200 хүүхэдтэй нэг 400 хүүхэдтэй жилдээ эргэждэг. Манай тогоочийн ангийн дадлын газар. За. Комит гэсэн. Энийг хүмүүс цайнаа гэж боддог. Одоо манай тогоочийн анги те. Тэгээд тогоочийн анги хүүхдүүд маань одоо яг энэ танхим дотор энэ дотор одоо сургалтаа явуулдаг. Одоо нэг хүүхдүүд өнөөдрөөс сая 5 сар гэж амарсан. За. Өнөөдөр амралт хийсэн байгаа 21 хоног амарна. Тэгээ энэ 21 хоногийн хугацаанд бид нар одоо энэ коридорыг тэгээ одоо энэ нойлтой сая тэр баруун талын нойл янзлсан шүү дээ. За. Одоо энэ нойлыг энэ коридорыг янзлах гэж эхэлж байна. За. Сая 5 дахьд амраад өнөөдөр нэгдэхэд манайхан шууд ажилдаа орж байна. Манай ингэж гадна талаа янзлсан юм байна. Гадна фасадад янзлсан. Тэгээ дотор тал дээр нэгч одоо их засвар жижиг сургууль байгаль хийж байгаа. Их засвар одоо хийж байгаа. Энэ одоо хуучин ингээд 74 оны шат байж байгаа байхгүй. Тэгээд хаалга үүдмүүд бол ингээд ерөөсөө 74 оны хороо байдаг байхгүй. Тэгээд нөгөө одоо бид нөгөө улсын төсөөс мөнгө угаад хөтөхгүй. Тэгэхээр одоо өөрсдөө энэ одоо нотнигээс ингээд хэсэгчлээд ингээд зогсоо зайгүй ер нь бол засч байгаа байхгүй. Энэ Баярхатанаас юу гэж болдог? Одоо ерөнхий улсын сургуулийн хүүхдүүд одоо мэрэгжлийн олимпиад гэж бодно тийм үү? Англи хэл математик гэж бодож байна. Манай хүүхдүүд чинь мэрэгчлэр өсөлдөг байхгүй юу? За. Одоо олимпиад манайд бол мэрэгжлийн олимпиад болдог. Дэлхийн олимпиад болдог. За. Ур чадварын уралдаа гэж одоо Монгол ур чадвар гэдэг ихтэй бүстэй уралдана. Тэгээ улсад уралдана. Тэгээд улсад төрүүлсэн хүүхэд дэлхийд явдаг. За. Тэгээд дэлхийн ур чадвар уралдаан одоо ирэх жил юунд болно? Шанхайд болно. Тэгээд тэр Шанхайд явах хүүхдүүдийг шалруулахад одоо Монгол ур чадвар уралдаан 3 шаттай явагдаж байгаа. За манай энэ Баярбат гэдэг хүү Токиор одоо 2 дугаар шатны уралдаанд шагналт байрны шалгараад одоо 5 хүүхэд шалгаж байгаа. Тэгээд энэ 5 хүүхэд одоо энэ сарын 20-доор үндэсний аварга үндэсний ядаг шалгуулах уралдаанд орно. За. Тэгээд шалгуулсан цорын нэг л хүүхэд явж байгаа тийм. Шалгуулсан цорын ганц хүүхэд ирэх 9 сард бол ирсэн байгаа тийм. Ирэх оны одоо энэ оны энэ 26 оны 9 сард одоо Шанхай хотод болох дэлхийн ур чадвар уралдаанд оролцохоор явна. За энэ Нямбаяр гэдэг хүү энэ хүү болохоор маш нэг
Энэ хүүхд болохоор Улаанбаатарын барилгын коллежийн хүүхэд. За. Улаанбаатарын барилгын коллежид сурж байхдаа За. 2024 онд Францын 22 юм уу? 24 онд Францын Лион хотод болсон дэлхийн ур чадварын уралдаанд За. одоо Монгол улсад төлөөлж одоо энэ одоо токер шүү дээ. За. Токерийн төлөөр оролцоод манай Монгол улсад хэдэн 9 хүүхэд явсан гэдэг. 9 хүүхэд явсан. Тэгээд 2 хүүхэд 700 оноо давсан. Тэгээд 700 оноо давж шагналт баринд одоо Францын Лион хотоос шагналт барин шалгаж Монголоос анхудаага 700 оноо ирнэ. За. Шалгасан хүүхэд. Тэгээд энэ хүүхэд одоо бол төгссөн. Тэгээд энэ хүүхэд ирж одоо манай хүүхдийг За. ур чадварын өмдөө уралдаанд бэлтэж өгч байгаа. Яасан юм ямар ч гэсэн юм. Бид манай хүүхдүүд одоо 3 жил өнгөө сурч байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо Монгол улсад ингэж мэрэгчлээ ажилласан бэлтгэхэд аюул их одоо хүч хөрөнгө зарж байгааг ойлгож байгаа байхгүй юу? Ийм их материал зардуулж өнгөө сургал. Тэгээд дээр нь төгсөхт нь 6 сая төгрөг өгнө. Хэдэн жил сурч байгаа? 3 жил сураад. 3 3 жил сураад төгсөхдөө 6 сая төгрөг авна. За. Тэгээд 6 сая төгрөг аваад одоо яг өгж байгаа зорилго нь бол ингээд энэ нөгөө герман технологи юм. Германы төгсгөл юм байна. Өмнө нь манайх 2 сар болгоо өгдөг гэсэн баггүй юу? 200 мянган төгрөг ингээд сар болгоо өгөөд явдаг байсан. За. Тэгсэн чинь энийг германы туршлага судалсан чинь тэгэхээр хүүхдүүд дундаас нь жил сурж агаад хаяа явчихна. Бүр 3 жил сурж яснаа төгсгийн өмнөхөнтэй хүртэл хаяа явчихна. Тэгээд 9 сард ороод 2-3 сар сураад хаяа явчихна. Тэр чи одоо 600 өдөр улсаас авчлаа шүү дээ. Тийм бай. 9 сард орсон. Тэгээд өргүү зардал болоод байгаа байхгүй юу? Тийм бай. Гэтэл ямар нэгэн байдлаар гүйцэтгэлээр нь бүтээлээр нь одоо гүйцэтгэлээр нь ямар нэгэн үйлдэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр төгсөөд мэрэгжил эзэмснийг нь дараа олгоо. Тийм бол нөгөө дундаасаа хичээл завсарсан хүүхдүүдэд олгохдохгүй нэг улсаас өргүү зардал нэгт хоёрт төгсөө энэ хүүхэд одоо төгслөө. Төгсөөд гагнуурч мэрэгжил эзэмшчихлээ. Тэгээ гагнуурчнаар ажилд орох чадах ч үгүй ч үү те. Тэгвэл хашаанда нэг гагнуурын аппаратууд хашаанда жижиг юм агнаад юм шүү дээ. Тэгэхээр энэ хүүхэд хаанаас гагнуурын аппарат авах вэ? Тэгэхээр 6 сая төгрөг авчвал өөртөө жижиг уран гагнуурын аппарат авах бүрэн боломжтой байхгүй юу? Тэгэхээр ажлынх нь одоо нөгөө тухайн эзэмсэн мэрэгжлийнхээ одоо баг тоног хэмжээ авах боломжтой болж байгаа. За үгүй л ихтэй зургуул шатлан суралцж байна. Ихтэй зургуул шатлан суралцууд эхний жилийн сургуулийн төлбөр авч өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо оюутлын анги төгссөн хүүхэд төгсөөд гарахтаа л оюутлын машинтай төгсөж байгаа. Тийм биш. 6 сая төгрөгөөр хангалттай нэг оюутлын машиныг одоо юу нэ ирээсний машинтай одоо авах боломжтой гэж байгаа. Тэгэхээр гэртээ тэр эзэмсэн мэрэгчлэр одоо тэгээд өөр оюутлын машинаар юм их боломжтой. Тэгэхээр ийм болцсон манай сургуулийн бас хүмүүс мэддэггүй. Тийм байна. Тэгэхээр ч мэрэгчлээ эзэмшчээд тэгээд зогсохгүй дээрэс нь гарааны бизнесийн санхүүжилт аваад гарч байгаа. Гарааны бизнесийн санхүүжилт аваад гарч байгаа байхгүй юу? Энэ 4 онд анх нөгөө мал эвтийн эвлэх сургууль байгуулагдсан. Тэрнээс хойш одоо 100 жил одоо ч н одоо 120 жилдээ явж байна. Энэ хооронд нь аюул олон мэрэгчлүүд ингээд шинээр бий болж байгаа, зарим нь байхгүй болж байгаа ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр 100 жилийн хугацаанд нэг ч удаа эсэлт тасдаг мэрэгчлээ. За. Малын эмчийг 90-ад онд одоо энэ мэрэгжлийн сургуулиуд хямраад, эсэл цөөрөөд, зарим анги дэвсгүүлээд хааж ирсэн байхгүй. Тэгтэж энэ одоо малын эмнэлгийн анги хаадаг. Одоо ч манай сургуулийн хамгийн олон эсэгчтэй. Тэгээ манай ундраг нэгэд манай багш. Малын эмч ундраг. За. Ундраг нэгч одоо их олон юмыг бас туршиж хийж байгаа. Нохой мууранд нөгөө хээл явлууд жирэмсэлтээс гэдэг юм. Нөгөө ангаа нөгөө тэрийг бисас гэдэг юм уу тэр ажлыг манай эмч хийж байгаа. Дадлын ажилд чинь нэг муур ороод байгаа юу. Манай энэ муур манай нөгөө одоо телевизийн од гэрэл чинь нэг мууртай нөгөөх нь одоо ороод айгүй хэцүү. Бидний хувьд болохоор дэлхийн мал эмнэлэгт одоо хэвлэж байгаа спираль өрөндөг. За энэ хонд. За мөн одоо даавар агуулсан суулгач байна тийм. За энэ хоёр арга нь манай Монгол улсын мал эмнэлгийн одоо үйлчлэгэнд бол огт нэвтрэг байна. За энийг манай Дорнод аймаг Политехник коллежийн мал эмнэлгийн одоо мэргэжлийн ханган бол хийгээд явж байгаа. Хүмүүс нохоо гөлгөлцдөг гөлгөлөнгөд шууд цомын дэвдэр гараад авч байгаа ч тийм. Нөгөө хүмүүс боён болж ингэж хоол өгöd байдаг. Тэгээд тэн чинь нөгөө нохоондоо нөгөө одоо чинь мессажлбэр хийгцээ болоод сум болгонд гарч байгаа. Эсвэл аймаг болгонд гарч байгаа. Тэгэхээр энэ бол бас яг энэ чиглэлээр малын эмчнэр бол бас яг суралцаа тий дагнаж яатсан бол энэ бол асар их хэрэгцээ бас үүсэж шүү. Одоо ерөнхийдөө бол нөгөө сум болгон дээр нөгөө нэг малын эмчнэр дандаа нөгөө вакцины тарилгын төлөө л
Малын жолоотой тий. эзэлсэн байна. Яг нөгөө мэдсэлийн чиглэлээр бол маш бага үүсгэж. Яг ингээд одоо нохоогоо хөтлөөд малын мэдээ явж байгаа хаалга хийлээ гингүүд уур чадвар хөгжилж. Тиймээс нөгөө нэг одоо ийм аймаг сум орон нутгийн малын эмчтрийг одоо яг аймгийн төвдөр байгаа ийм уур чадвартай яг ингээд нэг чиглэлд дагнсан тийм мэдсний чиглэлд дагнсан энэ төр ингээд сургаал семинар ч юм уу. Тийм зохион байгуулалт байсан. Илүү бүтээ болох байх. Жишээлбэл чи нөгөө хотын орлогч байсан шүү дээ. Яг ингээд нөгөө нохоо мөрний асуудал хэрэг гардаг байсан. Одоо тэр үе чинь нөгөө яг надыг ажиллаж байгаа үеинд устгадаг байсан. За, Буудуулдаг байсан. Бүр 90-ад оны сүүлээр бол албан газруудад үүрэг өгөөд. Цэрэгт явж байгаа цэрэг наснуудыг цэрэгт явтаа одоо заавал нохоо алсан байгаа гэдэг одоо хэдүүлэг байлаа шүү дээ. За албан газруудад нохооны норм өгдөг. Тэгээ алуулдаг байлаа. Тэгээ сүүлдээ онцгойгоор алуулдаг байлаа. Онцгойд норм өгдөг. Одоо хочоо усуудын нохоо төлөв онцгойр өсдөг байлаа. Сүүлдээ одоо онцгойхон бас нөгөө ингээд бас л хүү юм болохоор ингээд нөгөө гал ус одоо тэгээ нохоо алж байгаа нь одоо ингээд бас өөртөө нь ажил сөрөг болж байгаа гэдэг одоо лам амаас асуу шүү дээ. Бүр ингээд онцгойхон дуусч гисэн. Ингээд одоо бид нар маш их нохоо алж байна. Ингээд нохоо алж байгаа бид нар ажилтдаг бид нар дандаа гал усуудаа гашуун зовдон туучдаг. Тэгээд нохоо алаад идэг. Энэ маань ингээд сөрөг байгаа. Бүр ийм мөртөө яригдчих гисэн. Нөгөө амтны тухай хууль гараад одоо буудахаа болоод устгахаа болчих юм биш. Одоо ч усууч одоо нохоо устгахгүй гэж хэлдэг шүү. Одоо бол устгахгүй одоо тэгээд бол үржлийг нь хаагаад тэгээд орхичих юм аашаа тэгээд лавд бие болсноо лавд буудахаа оргисон гэсэн. Энэ бушуухан эргэлээнд орохгүй бол одоо хуулийн тэгээ батлагдсан байгаа. Гэтэл хүүхдүүд чинь цэцэрлэг сургуультай байнга явж байгаа шин. Хүүхэд байтугай том хүн эрсдэлтэй байдлаас үүсдэг шүү дээ тий. Одоо өргөнхөө аюултай бүр 9-р анги төгссөн хүүхэд элсэж ороод 3 жил сураад одоо малын асаргаа одоо малын совилогч одоо малын асаргаа хийхдээ малын совилогч тариг хийхдээ төгссөн совилогч болж төгсөж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд энэ сургуультай 1.5 жилээр дэвшин суралцаад малын баг эмч болно. За малын баг эмчээ төгсчөөд улаан хөдөө аж ахуй сургуулиуд явж байгаа. 4-р курсээс нь шууд орно. Тэгээ 2 жил сураад малын их эмч болсон. Тэгэхээр үндсэндээ нөгөө анхан шатнаас ингээ яваад төгсөж байгаа болохоор манай сургуулийг төгсөөд очисон хөдөө аж ахуй сургууль төгсөөд айгүй давуу талтай. 12 дугаар анги төгсөөд очисон хөдөө аж ахуй сургуульд 6 жил. Хөдөө аж ахуй 5 жил юм уу? 5 жил төгсөө. Тэгээ 5 жил сурж байгаа шүү дээ Улаанбаатарт. Улаанбаатарт 5 жил сурахад ямар их зардал гарах вэ те? Ямар төлбөр төлөх вэ? Тэгвэл манай дээр үндсэндээ 5 жил сурчаад тэр 12-ийнхаа 3 жил гэсэн үг шүү дээ. 9 дуурайгаас сурч угаас 12 төгсөх хэрэгтэй тий. Тэгээ тэрийгээс 12-оос үндсэндээ одоо 1.5 гэдэг чинь сураад тэгээ тийшээгээр хамаагүй богино хугацаас сурна. Тэгээд дээр нөгөө баг зардал гарна. Шууд хөдөө аж ахуйн сургуулийн малын эмч ангид орсоос манайхаар шатлан суралцсан бол хүүхдээ хамаагүй ашигтай. Улаанбаатарт 5 жил сурах зардлыг бид хэмжиж өгч байгаа байхгүй юу? Тэгээд манайхаас тэтгэмжээ аваад явна. Энэ одоо бомбцэн гэж хурамдагийн гарын үсгтээ хөдөлмөрийн гавьяаны улаан төг одоо. За 1943 онд байна уу да. Одоо манай сургууль хөдөлмөрийн гавьяаны улаан төг одоогоор шагнагдсан. За энэ төлхөр болохоор одоо бидний нэг ороод энэ зогсож байгаа барилга 1974 онд баригдаж ашиглалтанд орсон. Барилга баригдаад дуусаад ирсэн төлхөр. Энэ 43 онд одоо авсан гэхээр нэлийн эртний сургуулиуд энэ сургууль маань өөрөө 1924 онд Улаанбаатар хотод сонгины болонд мал адгуусыг эмчлэн сувлах сургууль нэлтэйгээр байгуулагдчихсэн Монгол улсын анхны ууган сургуулийн нэг. Мал эмнэлгийн сургууль. Мал эмнэлгийн сургууль. Тэгээд дараа нь хөдөө аж ахуйн техникум мэдхүүгүй юу? Чиний багад одоо аймгийн баруун нуруунд наадмын талбайн цаана байдаг гэсэн баггүй. Тэгээд тэр 24 онд байгуулагдсан мал эмнэлгийн сургуулийг яасан байдгийг Дорнот аймаг руу нүүлгсэн байдгийг. Тухайн үед бас ингээд мал эмнэлгийн сургууль юу Улаанбаатар хотод хайгаадах нь онцгүй байна гэж үзээд орон нутгийн шийдвэрлэгийг өгдөг. Тэгээд Дорнот аймаг руу бүтэн одоо 4 жил нүүлгсэн байдаг. Замдаа тэр үе одоо унаа ус гэж хэлж явах уу. Замдаа Хинтээ аймгийн Цэнхэр мандалд 2 жил өвөлдөж 2 жил саадсан байдгийг. Сургууль үгээлэг юм. Дордрож яваад байгаа. Тэгээд 30 эд онд бид Дорнот аймагт ирж суурьсан. Тэгээ хөдөө аж ахуйн техникум гэж явж байгаад хөдөө аж ахуйн техникум нь 1990 онд одоо Дорнотын хөдөө аж ахуйн темстэй нийлсэн. Манай сургууль одоо Дорнот аймагт үйлчлэг явуулж байсан 3 сургуулийн нэг байхгүй юу? 1924 онд байгуулагдсан одоо хөдөө аж ахуйн техникум. Хөдөө аж ахуйн темс. За 1964 онд байгуулагдсан барилгын темс.
Гэт энэ гурван сургууль үндсэндээ нийлчээд одоо. Сургууль ерөнхийдөө нэг иймэрхүү Ярил зөндөө юм байна нөгөө захаас нь одоо ерөөсөө ярьж байхгүй юм. хоёрдугаар баригт энэ өглөө шүү дээ. Харин тийм. Манай тэр одоо нэг 10-ны хуульчны барилгаас гээд мэсүү. Тэнд одоо 300 гаруй хүүхдүүд хичээлдэг 20 анги байдаг. Тэнд барилгын ангиуд болон ах үйлчлэгийн ангиуд тэндээ төлөвч байгаа. Эндээ болохоор хөдөө аж ахуй автомашин механизм ангиуд нь эндээ төлөвч байгаа. Тэнд одоо дандаа барилга, гагнуур тэгээд оёлт тэгээд ингээд нөгөө барилга болон нийт аж ахуй ангиуд нь тэнд. Юу өдөө нэг удаагийн дугаараар хүнчин бас нөгөө уртын үзэх юм болчиход байна шүү дээ тий. За тэрнээдээ тэгээд сургуулиуд таньсан баярлалаа. Эхлээд тэр чамд үзүүлдэг чи байсан шүү. Сүрфиз байсан шүү. Хүмүүс одоо таныг жигнэс ирэх юм байна гэдэг хүмүүрээ эргэж хийдэг чинь шүү. За тэр одоо сүрфиз да. За. Ogi ılsız Montreal